Хоёрдугаар инээнийх нь хоолнд орох жоох тэр зэн буруугийн тухай яриа бол утга муутай шүү дээ. Тэгэхээр энэ засгийн газрыг бол би юу гэж харж байгаа хөр зомби гэж хэлж байна. Зомби гэдэг бол өсөөнийг амьлуулдаг. Амьлчаад одоо амьд хүн шиг ааш аяг харахаас илүүтэйгээр зөвхөн идэж уухын тулд дандаа бусдыг өхөлж явдаг тийм нэг үйлрийн ч буюу ч нэг тийм амьтны тухай ярьж байгаа шүү дээ. Тэгээ энэ засгийн газрыг тийм болчлаа. Алдаа гэдэг юм уу эсвэл завхрал гажуул гэдэг юм тийм зүйлүүд бол нэлээх яваад байгаа. Анх ерөнхий сайд томилогдохоос эхлээл уул нь бол парламентын засаглалын улсад ерөнхий сайдыг парламентын олонх нь тодруулж нэр дэвшүүлдэг. Гэтэл одоо үндсэн хуулийн заалтыг одоо бүрхэгдүүлэх байдлаар гажуудуулаад ер нь ингээ урдлын практик гэсэн ер нь тэг явцсан юм байлээ. Дандаа парламентын гаднаас нам дэвшүүлдэг. Зөвхөн ингээд олон холоогүй тохиолдолд парламент дотроос олонхоо бүрдүүлэх юм шиг ойлгоцсон. Үгүй уул нь бол олон судал авсан нам нь олонхийнхаа бүлэг дээр түшгэлж ерөнхий сайдад тодруулах ёстой. Тэгээ энэ зарчим анхнаасаа л жоохон алдагдал ер нь парламентын гаднаас ерөнхий сайд томилогдож байгаа жишг бий болчихлоо. Хоёрт нь ямар ч ерөнхий сайд ямар бүтэц бүрэлдэхүүнтэй ажиллах гэдэг улсын хурлаас зөвшөөрөл авч явдаг. Гэтэл энэ удаагийн ерөнхий сайд тэр ажлаа хийсэнгүй. Сайдаа томилох эрх нь ерөнхий сайдын бүр эрх боловч ямар бүтэц бүрэлдэхүүнээр энэ засгийн газар ажиллах вэ гэдгийг шийдэх эрх нь улсын хурл байхгүй юу. Тэгээ улсын хурлын бүр эрхийг хэрэгжүүлэх боломж олгохлогоор энийг тойрцолтоод тэгээ өмнөх ерөнхий сайдын бүтэц бүрэлдэхүүнээр ажиллана гэсэн тийм өнгө айстай. Дээр нь өмнөх ерөнхий сайдын кабинетийн гишүүдийг үргэлжлүүлж ажиллах маягтай гэж зохион байгуулалтад явчихаар хувь зүйн хувьд жоохон маргаантай болоо хэлж ийн гэсэн үг. Өмнөх ерөнхий сайд огцроо засгийн газрын хариуцлага үлээгээд явж байгаа процессыг ингээ харангууд буцаагаад тэр унсан засгийн газрыг амьлуулах маягтай болж штэ. Үндсэндээ ингээ бусдын арьсан дотор одоо өөрөөсөө ороод дээр нь тэр одоо хуучин арьсан дотор байсан гидс гүзэг юм уу дотор нь чигэж аваад цаашаа явах гэж байгаа байхгүй. Нийтийн ашигласан сонирхлын тухай ойлголт бол энэ засгийн газар даалга, шударгасны тухай ойлголт энэ засгийн газар даалга, эдийн засгийн бодлого олон зүйлээр эрс өөрчлөлт гарахгүй гэдэг нь тодорхой болчихлоо. Сайхан бэлгийн засгийн газарт ардын нам орж ирсэн шүү дээ. Тэгээд тэрнээс хойш дангаараа 8 жил дахиад 1 жил одоо дангаараа засаад цаашаа үргэлжлэх гэж оролдож байна. Тэгэхээр ингээд 10-аас 11 жил ингээд засгийн эрх барьсан нам юу ч өөрчлөхгүй гэдэг тодорхой хэлжлээ шүү дээ. Эдийн засгийн ямар байгаа вэ? Санхүү төсвийн нөхцөл байдал ямар байгаа вэ? Сангийн сайд нь үргэлжлээл явж байдаг. Эрчим хүчин ямар байгаа вэ? Эрчим хүчний сайд нь үргэлжлээл явж байдаг. Ингээ харахаар энэ гол суурь бодлогууд дээр ямар ч өөрчлөлтгүй гэхээр энэ бол зүгээр л үлгэн салган зомби. Энэ хөтлөө одоо хэдийн ирээ хугацаанд үлгэн салган чирж явах юм. Энийг дижихийн тулд өөр одоо олон Монгол улсын юуг золиослох мэдэхгүй байна. Тийм учраас ингээд ер нь зандан шатрын зомби засаг гэдэг үг өнгөрсөн болон ирээдүйд нэлээх удаа яригдах байна. Сайд болыг бодцсон, сайдын төлөө аав ээжээ зархаж бэлэн байгаа тэр хүмүүс чинь зөв буруугийн тухай бодох ямар ч арга байхгүй. Улсын хурл дэмжлэг муутай ерөнхий сайд өөрхөн кабинетийг өөрөө толгой мэдэн бүрдүүлэх ямарч боломжгүй. Тийм учраас одоо санал болгоны араас яаж гэнэ гүйж цуглуулж бөөнүүлж авч байгаа шүү дээ. Тэгээ ирээвэр хураавар ингээд энэ тэндээс хүний эрхт нийлүүлсэн юм шиг л нэг зомби юм үүсчихлээ шүү дээ. Одоо энэ засгийн газрын доктортой байдлыг бол би итгэхгүй байна. Хэр зөв үргэлжлэх юм. Дэвшилттэй зоригтой алхам хийх үгүй гэдэгт бол бүр итгэхгүй байна. Өөрөө ийм суур муутай засгийн газар эрслэхгүй шүү дээ. Бүх юмыг бөмбөлгөл одоо бөөрн хийлэл будаг шунхаар будаал ялзарсан бол нурсан бол тэрийг нь тэнэрхэн дэнд тулаал зогсохоос биш өөр мий чадахгүй байхгүй юу? Одоо номтой хоёр маш тодорхой хэлсэн байлээ шүү дээ. Дандаа хажуу хоёр гараас ингээ хутгаа барь хатгаж байгаа хүмүүс уршаа ажил хийх гэж оролцсон хүн болгол яг хажуудах хүмүүстээс хичүүлэл дуусна шүү дээ. Тэгэхээр ийм ирээдүйгүй тодорхойгүй бодлогогүй засагт одоо орох хэцүү байна гэд урилга авсны хүн хойш сууж шүү дээ. Эндээс юу хүлээх юм юу ч хүлээх арга байхгүй байхгүй. Хамтраач юм шийдэх гэхээр зоригтой алхуулж чадахгүй байгаа нам дангаараа юу хий чөтөр гомд дурлна гэдэг шиг одоо ардын намаас зөв юм хүлээгээ сууж байвал тэр бол хэлэхэд хэцүү юм байна.